За цайр маань болохоор зэрэг бие махбод одоо жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдийн өсөлтөнд бол маш чухал нөлөө үзүүлдэг. За яагаад цайр маань тийм чухал нөлөөтэй вэ гэхээр зэрэг цайр маань биед бол өөртөө үүсдэггүй, зөвхөн гаднаас ус, хоол, тэжээлээр орж ирдэг. Цайрыг болохоор зэрэг одоо хүний дархлын системийн Т лимфоцит, Б лимфоцит болон ясны эдийн үүсэл, мэдрэлийн гэсэн энэ үүслүүдэд бол нөлөөлдөг учраас эдгээрийг энэ цайрын дутамжлаас болоод хүний дархлааны систем унах юм бол амархан өвчлөмтгий болно. За мэдрэлийн системийн тал дээр болохоор зэрэг ядардаг, амархан ууралдаг, уцаарладаг, сэтгэл санааны хямралын байдал бол үүсэж болдгоо. За дээрэс нь болохоор зэрэг нөгөө төмрийн цайр дутагдсанаас төмрийн одоо шимэгдэлт өөрчлөгддөг учраас цайр багаснаас тухайн хүн одоо жирэмсэн эмэгтэй хүүхдэд маш их хэмжээгээр төмрийн бэлтгэлийг хангалттай тунгаар өгөөд байгаа боловч цус багталтанд идэгдгүй. Тийм учраас энийг давхар цайртай хэрэгжилж тэр төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг ийм ач холбогдолтой. Тийм учраас цус багталт үүснээс болоод хүүхдийн тархины цус хангамж багтана. Эрсийн цусаа хангамж одоо жирэмсэн эмэгтэйд бол эрсийн цусаа хангамж багтснаас дутуу төрөх, зулбах ийм хүндрэлүүд бол гардаг. Жирэмсэн болон төрсний дараа нараа хүүхдүүдтэй ээжүүд, хөхүүл ээжүүдэд болохоор энэ цайрын дутамгшил үүснээс болоод угаасаа төрөх явцад бол цус одоо гардаг. Төрсний дараа ээжийн биеэс харсан тэр хүүхдэд бол бас цус төлжих одоо бусад эргэтэн системийг төлжөхөд цайр бол чухал үүрэгтэй. За яагаад үүрэгтэй вэ гэхээр зэрэг цайр дутснаас болоод төрсөн ээжүүд төрсний дараа өдөрт 1-2 литр сүү үйлдвэрлэдэг. Тэр маань цусны бүтээгдэхүүн байдаг учраас хэрвээ цусанд төмөр дутагдах юм бол тэр хүүхдийн цусан хангамж муудаж одоо тархины цусан хоолтоос болоод хүүхэд тураалтай болох эсвэл одоо тархины цусан хангамж одоо багаснаас болоод хүүхдийн өсөлт хөгжилт багасаж дархлааны системүүд хямарснаас болж амархан өвчлөмтгий болох юм хандлага байдаг. Тийм учраас өдөр тутамдаа цайртай усыг өдөр тутамдаа хэрэглэх юм бол одоо төмрийн шимэгдэл сайжирснаар тухайн хүүхэд бол дархлааны систем нь сайн, өсөлт боожлт нь сайн, ээж маань одоо төмрийн дутагдалд одоо орж цус багталт үүсэхгүй байх нэ. За ер нь бол энэ төрсөн ээж, төрсний дараах ээжүүд, хөхүүл ээжүүдэд за жирэмсэн байгаа юм тохиолдлууд бол өдөр тутамдаа бэлтгэл хэрэглэхээс илүү одоо цайраар байжуулсан усыг хэрэглэвэл одоо их чухал байдаг. За яагаад гэх юм бол энэ маань одоо өдөр тутмынх тэгээ бага тунгаар хэрэглэгдэх учраас тухайн хүнд бол илүүдл үүсэхгүй. Хэрвээ илүүдл үүсэх юм бол төмрийн одоо шимэгдэлт багасаж цэс, төмөр, цайр гурав бол яг бүхний биед яг холбоотой бие биенийгээ дэмжиж явдаг, нэгнээсээ хамааралтай байдаг. За ер нь бол өдөр тутмынхаа цайрын хэрэглээнд одоо бага тунгаар цайр байнга хэрэглэж байгаа юм тохиолдолд нэмэлтээр бол цайрыг бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрвээ хэрэглэхээр байх юм бол цусндх эрсцийнхаа хэмжээг бол шалгуулдаг. За шалгуулахаас энийг юу шалгуулахдаа төмөр, цэс, цайр гэсэн энэ гурван одоо эрсцийг бол үзүүлээд за энэ бол зохистой тунгаараа байгаа эсхийг заавал шалгаад тэгээд энийг хэрэглэх ёстой. За байнгын одоо цайртай усыг уухдаа юу анхаарах ёстой вэ гэхээр зэрэг идэх уух юм дээр одоо жишээлбэл зэс ихтэй хоол идэх юм уу, тийм ээ, зэс ихтэй хоол нь одоо тэр далайн байцаа, далайн ургамал одоо хоол тэжээлүүд, тэгээ үр тарианы одоо элэг ийм хоол тэжээлийг илүү түлхүү хэрэглэх юм бол цайр зэсний харьцаа бол алдагдахгүй байх нэ. Дээрэс нь одоо төмөр одоо их орсон хоолнд үхэр юм аах, тийм ээ. Эдрийг бол улаан лойл энтрийг хэрэглэх юм бол цайртай ус ууж байгаа тохиолдолд төмөр болон зэсийн одоо харьцаа алдагдахгүй, тухайн хүн одоо ямар нэгэн эрсцийн хямрал үүсэхгүй, бие организм хямрахгүй, дархлааны систем сайн, ханиа төрөхгүй, ядрахгүй. Дээрэс нь одоо үс хумс гээд одоо яс эргэтэн системүүд бол хэвийн үйл ажиллагаатай байх нэ. За ер нь бол сүүлийн үед бол гадуур одоо маш их хэмжээний одоо эрдэс шүүдэг, за байнга одоо ус шүүгч ийм бүтээгдэхүүнүүдийг бол бид нэр хэрэгжилж байгаа. За эднэрээсээ бол бид нар сонгох ёстой. Дан шүүгчнүүд бол нөгөө бүх эрдсийн шүүждэг учраас дан ус байгаад байдаг учраас одоо ямар ч эрдэсгүй ийм ус бас байна. Энийг бол бас сонгоно, тийм ээ. Дан ийм ус уудах юм бол нөгөө авсаар авч яадаг нөгөө минералууд авч чадахгүй байх юм талтай. За эрдэсийг авахтаа болохоор зэрэг за жишээлбэл одоо
кальци, магний ихтэй бас усууд эрдэсүүдийг бас шүүж хэрглэж байна. За дээрэс нь бол одоо хамгийн сүүлийн үед бол хамгийн одоо дэвшилтэт технологиор бол аспирин гэдэг энэ одоо компанийн бүтээгдэхүүнийг бол манайхан одоо энэ залуучууд сүүлийн үед гэр бүлүүд жирэмсэн одоо төрөх хүүхдээ нялх хүүхдээ хүмүүс бол илүү их түлхүү хэрглэж байгаа. За энэ маань яаж байгаа гэхээр зэрэг хоол тэжээл усаар орж ирдэг тэр гаднаас орж ирдэг цайрын элементийг бол өдөр тутмаар багаар хэрглэх учраас энэ бол тухайн хүний эрүүл мэндэд одоо илүү их ач холбогдолтой юм бүтээгдэхүүн байгаа. Цайртай ус маань бүх насныханд хэрэгтэй. Тийм ээ. Яагаад гэх юм бол энэ эрдэсэл дутах юм бол одоо бидний дархлын систем алдагдана. За яс мэдрэлийн системүүд ингээ хямардаг. Ийм учраас бүх насныхан энийг хэрэглэхэд бол ямар ч асуудал байхгүй. Одоо ер нь өдөр тутамдаа энийг хэрэглэж занших нь бол тухайн хүний эрүүл мэндэд ач холбогдолтой байгаа юм. За та бүхэндээ эмчин эрүүлийн аз жаргалтай урт удаан наслахын тулд аспирин брендийн ус цэвэршүүлэгч болон за өдөр болгон одоо гартаа авч явж хэрэглэж болох цайрын савхыг авч хэрэглэхийг уриалж байна.